Өнөөдөр Орхон аймагт 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын нээлтийн өдөрлөг амрын талбайд боллоо. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн иргэд төлөвлөгчдийн хурал, засаг дарга, Эрдэнэ үйлдвэр, төрийн өмчлөг үйлдвэрийн газрын ерөнхий захирал болон Эрдмийн ачид ихт хязгаарлагдмал хариуцлагатай компани удирдлагууд оролцлоо. Орхон аймагт энэ доонд Аршаант багт 250, Уурхаачин багт 928 хүүхдийн сургууль шинээр барьж, Булаг багт 150, Яргут багт 150, Эрдэнэ багт 150 хүүхдийн цэцэрлэгийг байгуулж 4 болон 23 дугаар цэцэрлэгийг өргөдөх юм а. Мөн 7-8 дугаар цэцэрлэгт их засвар, 16 дугаар сургуулийн урлаг спортын заал, Жаргалан сумын сургуулийн дотор байр баригдана. Нийтдээ 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил 2019 онд хийгдэх юм а. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дараа өнөөдөр бол Орхон аймаг уулан байжуулах Эрдэнэ үйлдвэр ачтикт компани Эрдэнэ компанитайгаа нийлээд хөрөнгө оруулалтынхаа бүтээн байгуулалтынхаа ажлын нээлтийг хийж байна. 2019 онд Авал Орхон компаниудтайгаа хамтраад юу хийхээ за Орхон аймаг өөрөө улсын болон орон нутгийн засгийн хөрөнгөөр юу хийх ингээд ажлуудаа иргэдтэй хэдэн тэрбум төгрөгөөр ямар багт ямар ажлууд хийгдэх вэ гэдгээ ингээд нээлттэй зарлаад ажил маань эхэлж байна. За энэ арга хэмжээнд одоо нэг томоохон гачлалтай зүйл нь юу гэхээр Орхон аймаг өөрөө өнгөрсөн жилүүдэд гадаад хамтын ажиллагааг маш сайн сайжруулсан гэдгээ одоо эдийн засгийн формын хувьд харуулсан тийм ээ. Тэгвэл өнөөдөр одоо энэ нээлтийн үеэр Орхон аймаг одоо мөн дотоод аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн ордон бол энэ үйлдвэрүүдийнхээ одоо байгуул үйлдвэр компаниудтайгаа хэр одоо хамтын ажиллагаагаа сайжруулсан бэ гэдгийг бас иргэдтэй харуулж байгаа нэг томоохон ажил болж байна. Өөрөө бас удирдлагын чанартай эдийн засгтай улс. Бүтээн байгуулалтын ажлыг бид нар одоо долооны удирдал хийхгүй бол өвлийн удирдалд одоо альбаныг ажил явуулахад өндөр бэрхшээлтэй. Тэгэхээр одоо энэ уран дулаан цагт одоо ажлаа шуурхайлаад хийх чиглэлд бол одоо Орхон аймгийн удирдлагыг саналчлаг гаргаад ажиллаж байгаа нь өөрөө маш зөв байгаа юм. Энэ богино хугацаанд одоо ажлаа шуурхайлаад 2019 онд багтаагаад одоо бас энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан гол ажлуудыг хийж гүйцэтгэхийн төлөө одоо шуурхай ажиллах нь зүйтэй. Энэ төр бол засгийн газраас хэд одоо аймагуд засгийн газрын яам агентлагууд бол одоо тодорхой чиглэл өгөөд явж байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд Орхон аймгийн ажлаа шуурхайлж байгаа нь одоо бас сайн байна. Эрүүл мэндийн үйлчлэгийг түргэн шуурхай хүртээмжтэй өргөхийн тулд Жаргалан сум болон Баянөндөр сумын Булаг багт тус бүр өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулна. Харин хүн амын соёлын хэрэгцээг хангах хөгжүүлэх зорилгоор 2019 онд Даваат Наран багт тус соёлын төв, Цагаанчлууд багт залуучдын ордон баригдана. Түүнчлэн төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян цагаан, Говьл, Эрдэнэ багуудад тус бүр багийн төвийн цогцлборын барилгыг шинээр барьж иргэдэд төрийн үйлчлэгийг түргэн шуурхай чирэгдлгүй хүргэх олон ажлыг эхлүүлэх юм а. цэцэрлэгийн эрхлэгч энхэ дэлгэр цагийн аясаар байгаль дэлхийн өрн дан удирдлагаа суулгаж байгуулах их ажлууд өнөөдрөөс эхэлж байна. Энэ онд аймгийн хэмжээнд залуучуудын ордон, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотор байр, соёлын төв, спорт зал, өрхийн эрүүл мэндийн төв, багийн зохицбор барилга зэрэг нийт 17 барилгын ажил явагдаж 6.9 км хатуу хүчтэй автозам, 11.8 км сайжруулсан шорон зам, 2.1 км үеийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээг ус дулаан дамжуулах төвүүдийн хамт барьж байгуулна. Бидний хувьд бол энэ үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтаар энэ жил том жижиг нийлсэн нэг 100 гаруй ажил хийгдэх юм а. За мөн нийгмийн чиглэлийн ажлууд хийгдэнэ. За нийт дээр миний дурдж хэлсэн хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь үйлдвэрлэлийн барилга байгууламжид, за 10 гаруй 20 шахам хувь нь нийгмийн чиглэлтэй энэ барилга объектуудад зарцуулагдах ийм учиртай. Тэгэхээр цаашдаа бид үнэхээр энэ уулын байжуух үйлдвэрээ өргөдгөн шинчилж, за тэрнийхэн зэрэгцээгээр Эрдэнэ хотынхон өнгө төрхийг дээшлүүлэхийн төлөө, сайжруулахын төлөө аймаг орон нутгатайгаа хамтарч ард иргэдийнхэн дэмжлэгтэйгээр сайхан ажиллаж амжилтанд хүрнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Улам үргэлжлэхийн мэдээлэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
2019 онд Орхон аймагт хийгдэх дээрх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг аймгийн цэцлэгийн тамгын газар Эрдэнэт үйлдвэр, Эрдмийн ажил их зэрэг томоохон аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэх юм а. Үүний хүрээнд дээрх талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм а. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ орон нутгийнхаа ажилгүй иргэдийг ажлын байраар хангах чиглэлээр ажиллахаар боллоо. Улам үргэлжлэхийн мэдээлэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. За энэ ажлын хүрээнд бол бид одоо 3 газар шав тавих. За мөн талбай дээр нээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай Орхон аймагт 2019 онд 29 ажил хийгдэнэ. За энэ 29 ажлын 9 ажил нь бол өнгөрсөн жил эхлээд энэ жил үргэлжлэн явагдаж байгаа ажил. Үлдсэн 20 ажил нь бол энэ жил шинээр улсын төсвөд одоо хөрөнгө сууж одоо хийгдэж байгаа ажил байгаа. За нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай Орхон аймагт 19 онд за 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил бол хийгдэж байна. Одоо худалдаа авах ажиллагаа тендерийн шалгуур болох үйл ажиллагаа бол явагдаж байна. За орон нутгийн төсвүүдээр бид за өнгөрсөн онд одоо аймгийн иргэдийн хурлаараа 133 нийт төрлийн ажил. За буюу нийтдээ 27 тэрбум төгрөгийн ажлыг бол одоо батлан одоо хэрэгжүүлэхээр одоо ажиллаж байна. Хамтын ажиллагааны гэрээний өрөөнд бол нийт 6 чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулдаг. Энд бол байгаль орчны хамгаалах, за хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих, за тэгээд орон нутгийн одоо бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, дотоодын худалдаа авалт, за цаашлаад одоо гамшигын болон онцгой байдлын үед тусламжийн нийслэг үзүүлэх гэсэн нийт 6 чиглэлээр бол үйл ажиллагаагаа нийгмийн ажил өрөөнд бол явуулдаг байгаа. 19 оны үед бол бид нар архитект компанийн хувьд бол байгаль орчны чиглэлээр бол явуулах одоо нийгмийн хариуцлагын ажлыг бол илүүтэй дэмжиж яг энэ аймгийн цэцэрлэг түрээлэнд одоо архитект компани одоо нэрэмжит талбайг бол тохижуулж одоо зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тийм ажиллагааны гэрээний дагуу 2019 онд Орхон аймагт 64 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдгээс 36 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 26 тэрбум төгрөг нь орон нутгийн төсвөөс хийгдэх ажлууд байна.